Хятад улс цагаан сар тэмдэглэсэн нь коронавирусын тархалтыг тавьж тухад үргэсэн алдаа байлаа. Тэдний араас орчихгүй тулд бид цагаан сараа гэртээ бүүж өнгөрүүлэх ёстой хэмээн онцгой байдлын комисс төр засгийн тэргүүнүүд өдөр шөнө өглөө оройгүй мэдэгдэж байгаа. Энд л нэг ноо байна. Хэрвээ коронавирус Монголд орж ирдэг юм ахэд түүний буруутан нь улс дотроо золгож шинэлсэн эрүүл сар бол монголчууд бид биш. Улс руу өмнө хүндэтгэх шалтгаанаар хятадуудыг оруулж ирдэг онцгой байдлын албан хаагчдал буруутай болж таарах гээд байна. Өнөөдрийг хүртэл Монголд минь коронавирус илэрсэнгүй. Халуурч, бүлээч ямар нэг ижил төстэй шинж тэмдгээр нас орж түгшүүрийн харанг дэлсэн тохиолдолч гараагүй байна. Гэтэл ингэх тусам нь монголчуудыг минь айлгаад байгаа онцгой байдлынх нь харин хардлага төрүүлж байна. Манайх ингээд хил хаас ингээд одоо тэгэл хаагаагүй юм байна да. Ингээд машин дээр хөөгшөө гараад. Замууд бол хил хаагдаг юм байна шүү. Одоо том тэрэгэн дээр хөөгшөө гараад. Иймэрхүү байдалтай байна да замуудад. За ингээд удаас ингээд том тэрэг орж иж байна да. Жорож найз хүн сууц намаасгүй. Иймэрхүү байдалтай байна дөө. 100 хилээ хаас гээд шаарлаа. Онц байдал зарлцгаад байгаа Хятадын Эрийн хотоос хэв нэг маск зүйлгүй орж ирж байгаа хүмүүс болон хүндэтгэх шалтгаанаар оруулж ирж байгаа тэдгээр хятадууд л вирус зөөх ба тэр тохиолдолд эсгэллөө бид нар. Маска зүүгэж өдөр шөнөгүй сануулсан да. Онцгой байдал хүртэл зарлаж хийх ёстой юмаа бид хийшээ. Гэтэл та нар үгэнд орлого цагаан сараар хавтгаатай хэсэж байж л ийм байдал хүргэлээ. Хэмээн бурууга бострууж ирэх гэсэн арчаагүй явааргүй санаа гаргаад байгаа юм шиг санагданаа да. Зарим нэг их сурвалж мэдээллүүдийг аваад үзэхээр агаар туслаар бус хавьтлаар халдварладаг юм шиг. Чухам ийм учраас л хятад санаатаагаар халдвар тараасан этгээдүүдийг цаазаар авах шийдвэр гаргасан ба лифтний товч шатны бариул айлын хаалга руу нулимж байгаа бичлэгүүдийг зориудаар олон нийтийн сүлжээнд оруулж бусад нь сануулга болгож байгаа хэрэг байх юм бодогдож байгаа юм. Вирус илэрчгээд байгаа Солонгос өвөл хичээл сургууль хэвээр ямар нэг карантин тавигдаагүй байгаа шүү дээ тамина. Юутач өнөөдрийг хүртэл тайван амгалан байгаа монголчуудыг зориудаар ингэж айлгаж сандраад байгаа нь онцгой байдлынхан бурууга бусдаж ихэх урьдчилсан арга хэмжээ байх шүү хэмээн өөрөө ирэхгүй бодоход хүргэж байна. Учир нь тэд хил хаагаагүй. Тэр тусмаа тэнд олигтой хяналтаж тавихгүй байгаа юм байна шүү. Ингээд удаас ингээд том тэрэг орж иж байна да. Жорож найз хүн сууц намаасгүй.